За сайн байцгаана уу реферс цавэн. Тэгээ өнөөдөр пүүсний цуглуулгаасаа хэсэгнийг нь одоо яг өөрт дурсамжтай хэдийг авчираад тайлбарлахаар ирлээ. Ер нь бол анх яаж пүүс цуглуулах гэдэг чинь миний дутуугийн комплекс л доо. Биднээсээ чинь байж хахад ориг пүүс гэдэг ямар үнэтэй байдаг гэсэн. Хамгийн анх би 3 дугаар ангид ааваараа Виставкийн нөгөө гурлстай ахаас пүүсний ахаас ааваасаа гуйж хагаад тэрийгээ бас авчираагүй. Тэрийг би ногоо макстай мейлэр авахулж ирсэн. 36 эрс манай томддог байсан байхгүй. Тэгээд аав над хэлэхдээ за аав нь ч царийнхаа цалингаар авч өглөө шүү гэд. Тэр нь надад юу өгсөн бэ гэвэл нөгөө юмдаа аривч гамгч байхыг надад заасан. Тэ. Одоо тэгэл гутлмат 3 цаана гэл нэг зүрж зүгээд шээ. Тэрэн шиг биднес чинь нэг ориг пүүз аваад тэрийг жил өмсдөг гэсэн байхгүй. Жил өмсөөл ингээл бүр ингээд баг макс хагалахгүй гэж ингэж яагаал тэрийг ингэж арчиж цэвэрлээл. Тэгээд энэ пүүзний соёл надад юу өгсөн бэ гэвэл цэвэрч байх, юмдаа арихч, гамгч байх гэдгийг надад зааж өгсөн юм аа. Тэгээд өнөөдөр дурсамжтай хэдэн пүүснээс ярихад би одоо хамгийн түрүүнд энэ пүүснээс эхлэх гэж байна. Энэ юу болсон бэ гэхлээр энэ 2006 онд намайг Америк явахад манай аав надад авч өгсөн. За миний хөө яваараа гэд энэ дэр хилэн дээр нь 2005 би 6 онд Америк явсан гэж 2005 оны 2 сарын 13-нд үйлдвэрлэгдсэн пүүз байна. Тэгээд би өөрөө өрх тусгаарлаад өөрөө мөнгөтэй болохоос өмнө аав надад энийг авч өгсөн юм аа. Тийм болохоор энийг би Америкт нэлээ өмссөн. Тэгээд очоод өөрөө мөнгөтэй болонготой Америк пүүз аванготой энийг тэгээд яг ингээд хадгаландаа гэж удаа тэгээд хадгалж ирсэн. Тэгээд 2005 онд гарсан Jordan 10 гэдэг пүүз, миний пүүз дундаас хамгийн үнэтэй энэ. За Jordan 10 юм байна. За тэгээ бусд нь болохоор одоо энэ пүүз болохоор одоо миний пүүзнүүд дундаас хамгийн хөгшин нь 2000 оны пүүз, 26 настай. Тэгээ ер нь ингээ харангуут ингээд энэ пүүзнүүдийг би өмсөж ийсэн. Энэ пүүзийг би ерөөсөө өмсөөгүй хадгалсан байгаа. Ийм ахиж энэ өнгө нь гараагүй баха. Тэгээд пүүз мэддэг хүмүүс мэддэг байх. Тэгээ 26 жилийн настай нэг ч өмсөөгүй цоош нэрээ. Тэгээд би энийг өөрөө 2008 онд авсан гэхэр чинь 18 жил өмсөөгүй хадгалсан байна. За энэ пүүзийг бол би өмссөн. Одоо хүмүүс хэлдэг хавиргын шокс гэдэг лөө. Тэгээд бас 2001 оны пүүз. Тэгвэл яагаад ийм пүүзнүүд авчирсан бэ гэнгүүт нөгөө цуглуулгатай хүмүүс ингээ хөөрг мөрөг цуглуулдаг хүмүүс бол нэг дээр үе хөөрг амар үнэтэй байдаг шүү дээ. Тэгвэл би яаж сонгосон бэ гэнгүүт угаасаа пүүзнүүд тэгдэг байхгүй юу? Өвжи гэдэг пүүзнүүд те хамгийн анхных нь гарсан пүүзнүүд амар үнэтэй байдаг. Тийм болохоор би дээр үеийнхаа хитэн пүүзийг л авчирлаа гэж. За энэ 2001 оны пүүз байна. Энэ бол Pippen гэдэг энийг манай байрны ах өмсдөг байсан. Ямар гоё пүүз вэ гэдэг юм. Би чинь тэр жоохон байсан болохоор таар харьцмаар олддоггүй. Тэгээд энэ пүүзийг би хайж дуудлах худалдаагаас нэлээд хэдэн төгрөгөөр авч ирсэн юм. Энэ гэхдээ энэ юу өвжин биш юм байна. 2005 онд ахиж үйлдвэрлэгдсэн юм байна. Гэхдээ стил 21 жилийн настай пүүз байна. За энэ пүүз бол бас одоо монголчуудад амар алдартай. Талтай Jordan гэдэг. Энийг би өмссөн. Тэгээд энэ бол яг өвжин байхаа бас EBS эвчтэй 2001 оны пүүз 25 жилийн настай. За тэгээд сүүлийн пүүз нь болохоор энэ бас би энэ пүүз хүмүүс сайн мэдэхгүй байна. Энэ 2002 оны пүүз. Энэ пүүз цэнхэр өнгөтэй манай ангийн хөлт өмсдөгс надад их таалагддаг гэсэн 2002 оны ийм пүүз байна. Тэгээ яг нуулгүй хэлэхэд нөгөө би ч одоо 3 хүүхэдтэй. Тэнгүүд яг пүүзнүүдээ уг нь ингээд мөрөөдөл өгдвөл нэг өрөөндөө манай Nike оргил ах гээд бол Америкт амьдардаг, Хаус амьдардаг юм болохоор нэг өрөөгөө пүүзний өрөө болгоцсон. Тэнгүүд одоохондоо тийм юу алга тий 3 хүүхэдтэй болохоор тэг хүүхдүүд мэдээж том болоод тустай гарах юм бол би нэг өрөөгөө пүүзний өрөө болгох гээд байж байгаа. Одоо тэр нь одоо 10 жилийн дараа ч юм уу тий тэнгүүд миний пүүзнүүд дахиад 10 нас нэмэх нэ. Тийм болохоор одоо яг зарим пүүзнүүдээ одоо ингээд яг тайлбарсан зарим пүүзнүүдээ мартчих. Тэгээ юу болсон бэ гэнгүүт нөгөө пүүзнүүдээ ингээд хайрцагт нь хийгээд ингээд яхаар бас амар их юм болдог байхгүй юу. Тэнгүүд агуулгахад энэ хитийг тавьцیں۔ Тэгээд агуулгаасаа ингээд харсан чинь яг энийг бол оруулна гэсэн, энийг бол оруулна гэсэн. Тэнгүүд энэ хит нь яг таарлцсан нүдэн лавд ирлээ. Тэгээд яг уу дээр үеийн пүүзнүүд ахиж гарах юм бол би авдаг. Сүүлийн үед бол ер нь хөл дэвтэйхэн кетнүүд л өмсөж байгаа. Тэгээ ер нь их амар easy дуртай easy ер нь би дэвтэйхэн дээрс нэмэр бүх
Тэгээд гэсэн чинь манай хүүхэд том болоод гэсэн чинь easy хоцрогдсон шүү дээ. Надад битгий өмсөж гэж хэлсэн. За тэгээд хүмүүс надаас асуудаг яг хэдэн пүүзтэй вэ гэдэг. Би хамгийн сүүлд пүүзнүүдтэй малын тооллого гэдэг чинь пүүзнийхаа тооллогыг хийж яхад бол 80 хэд байсан. Гэхдээ одоо ингээ барагцаагаар нэг кет мет сүүлд кет өмсдөг болсон. Easy их нэмэгдэж байгаа. Тэгээ нэг 100 хэдэн 100 бол давсан баха. Өнөөдөр би пүүзнийхаа цуглуулгын хэсгээс танилцууллаа. Хамт байсан та бүхэнд баярлалаа. Өнөөдөр хөтлөгч цэцэрлээ. Хотын удаатай хөлбөө зүрх цаглан чулуу нүд ялбан глассон